Хайцаа юу гэсэн өвөл болсон. Малгайгаа өмссөн, малгайны үлрэл эхэлсэн байна. Малгайгаа өмсөхгүй бол нөгөө нэг өмсөхгүй тоног ясан чинь чих рүү салхиороод чихээр дараа нь хатгуулаад идэв юм лээ. Тэгээд одоо би өнөөдөр Хамбург үзүүлнэ заяа. Хамбургийн Weihnachtsmarkt 100 сарын баярын зах маахад тэр чимэглэгээд гоё юмнууд таруул үзүүлнэ за. Тэгээд хандраар юу байцгаана. Даун камер болон үздэг юм шиг. Хандраар юу байцгаана. Надад ч 50 сайхан дөө тэгээд 2024 онд голоослаа. 25 он гарлаа. Энэ жил юу хийж бүтэв? Энэ жил бол би бас тэжүү сайхан л хөвдө байж шиг боллоо. Тэгээд нэг алдаа хийсэн үсээ бодулсан. Гэж үзээжсээ бодлохгүй гэж би өөртөө ангайлсан гэхгүй. Тэгээд хүний ер нь бол хүнд зөхөх хүсний өнгө бол зүгээр байглаас яасан тэр хүсний өнгөл юм байл шүү зөө юу. Энэ жахуу влог болж магадгүй нэрээ юу яаж байгаа болохоор юм үзүүлээд явах болохоор тэгээд тампагаараа тэгээд манай энд одоо он гурлан гурж байна. Тэгээд таранхаа болж байна. 4 дахь үлээд ер нь бол таранхаа болоо нарч байгаа. Манай гэрмэн ч унаар л муу гардаг болохоос тэд ч сайхан орно шүү. Ийм алгаа шил зүүцэн чинь сонирм байна. За ямар даралтай юм шиг толгоогоо хөлтөлтэй юм шиг тийм ээ. За одоо ингэж харах болчих. За ингэж энэ бол Хамбургийн Hauptbahnhof буюу Хамбургийн төв галт тэрэгний буудал зогсоол. За ингэж тэр галт тэрэгний буудлаас эхлээд Weihnachtsmarkt-ууд 100 сарын баярын захууд ингээд эхэлсэн байгаа. Ямар гоё гад. Ингээд зөндөө гоё амттай юмнууд, бэлэг дурсгалын юмнууд байдаг. Дулаан явсныхаа 1000 ланг ханаас авахгүй. Энэ асим гоё Weihnachtsmarkt 100 сарын баярын зах байгаа. Би 100 сарын баяр, шинэ жилийн баярт амар дуртай, үнэхээр дуртай. Тэгээд би өмнө ингээд Европ явж үзхийг, Европт амьдрахыг, Герман явж үзхийг хүсдэг мөрөөддөг байсан байхгүй юу? Тэнд мэдсэн чинь тэгж мөрөөддөг байсан гэдгийг мартсан байсан. Тэг ингээд 100 сарын баяр болсон чинь мөрөөдлөөр амьдарч байгаагаа мэдрээд амар гоё байсан. Тэгээд энэ влог ингээд үрд байна гэхээр надад амар гоё. Би Германд мэдээж насаар амьдрахгүй байх гэж одоо бодож байна. Тийм болохоор би буцаад Монголд очсон ч гэсэн би бүр ингээд миний нас яваад төгшөрсөн ч гэсэн би энэ гоё цаг хугацаагаа, энэ гоё дурсамжуудаа эргээд энэ бичлэгнээсээ влогноос үзэж чадна гэхээр амар гоё. Яа. За энэ бол Хамбургийн Rathaus харагдаж байна. Rathaus гэдэг нь одоо захиргаа, төрийн ордон гэх юм уу? Одоо энд хамгийн гол чухал гоё Weihnachtsmarkt сарын баярын захын байгаа. Хамбургийн Rathaus одоо энэ захиргаа надад энэ барилга амар гоё таалагддаг.
Одоо ингээд хөл гიშгэх газаргүй. Би тэгтээ ажлын өдөр өөр утсан байхгүй юу? Тэгээд тийм болохоор хайрнастайхаа очиж хөл гიშгэх завсар бололцсон. Түүнээс шамралтын өдөр бол үнэхээр яг жигнэсээ хөл гიშгэх цай алддаггүй. За ингээд гоё Weihnachtsmarkt харагдаж байна. Ингээд бэлэг дурсгалын юмнууд чихэр жимс талах бэлөө мах зайц глювайн болохоор халуун вайн гэл бүх төрлийн зөндөө юм байдаг. Тэгээд би ингээд жоохон байхдаа том мэддэггүй байхтай заяа. Ээжээс ингэж асуудаг байсан. Ээж ёолк хизээ болохын шинэ жил шинэ он хизээ болохын гэл байн суугаал. Амар тэсэн ядуу хүлээгээд тэр нь гоё байдаг гэсэн болохоор тэгдэг байсан баг. За ингээд гат хаус руу орж үзүүлж гин. Гат хаусын үүд байна. Гээд үдээр нь орж гин нэг хоёр ахын араас. Хоёр эрэхтэй ахын араас гэдэг байгаа. За дотроо ийм гоё. Энэ бол ингээд нэг давхар зөвхөн нэг давхрын л би харуулж чадна. Тийшээ гарах боломжгүй ийм гоё газар зассан байна. Ингээд дотор тал нь ийм амар гоё юм уран баримл одоо уран барилга юу гэж хэлдэг юм бэ? Мэдгүй амар гоё янз. Гоё хэмээтэй, гоё дизайнтай. За одоо тэгээд нэвт цаашаа гараад цаана юу байгааг харуулах чинь. За ингээ гараад ирлээ. Энд ингээд юм усан ориглоор байгаа. Тэндээ гоё хөшөөтэй. Тэгээд одоо бодвол энэ ингээд утга учиртай ямар нэгэн хүмүүс л би тэрийг сайн мэдгүй байна. Sorry. За ингээд нөгөө талаас ингэж харагдчихээн. Гоё ганц барилга нь. Одоо энэ хөшөөнүүд нь бүр амар лаг хамаг одоо юу гэж хэлбэр. За ингээд гарч ирсэн чинь ийм хөгжим тоглож байсан. Сонгодог хөгжмнүүд, левер хөгжмнүүд, би ийм левер хөгжим ер нь сонгодог хөгжим, ер нь л хөгжмөнд амар дуртай. Хөгжим тоглолт хүмүүсийг биширдэг. Лаг шүү. Хөгжим тоглолт хүмүүс. Тэнд чарга байна. Йоо, энэ аяг тасарсан байгаа. Би юм шаад юм тас амар дуртай шүү. Тэр газар модыг л харж байгаа. Тэр өндөр. Вау, энийг хардаа. Амар гоё агаад. Энэ Германы ингээд байшингууд яг л юм байдаг. Хожины байшингууд нь амар хөрхөн 2-3 давхар. Яг юм. Вау, энэ газрыг хардаа. Амар өндөр. Энд одоо зөндөх зураг авахсан да. Одоо ингээд миний хамгийн дуртай хэсэг Хамбургтийн амар чийл агаад. Хамбург ер нь л айгүй их голтой. Гоёгаад амар романтик. Энд одоо ингээд хайртай хүмүүнтэйгээ
Энэ годон модмар алах бол тэгээд тасарцсан. Энэ тал нэг иймэрхүү харагдаг гэл харуулах гад болгож байгаа шүү энэ үргийг. За тэгэл энэс ингээд миний дуртай годом маргой дэлхийн том брэндүүд байдаг. Брендийн дэлгүүрүүд Хамбургт ер нь байдгүй ийм брэнд дэлгүүрүүд байхгүй хаа. За ингээд би нөгөө нэг Вайнахц Зул сарын баярын зах дээр одоо саяны нөгөө нэг гат хаусын зах дээр Санта Клаус Вайнахц маань өвлийн өвгөн гэж хэлэх юм уу? Чаргатайгаа ингээд явдаг байхгүй юу? Тэрийг харуулах гад тэгсэн чи цаг нь арай болоогүйсэн. Тэгээд тэр хоорондоо өөр юм гоё газар үзүүлж байна. Энэ ингээд Alta House-ын урд тэр гол дунд мод газар зассан жах шиг. Тэгээд тэр цаг нь нэрээ орой 4 цагаас нэг удаа явдаг, 6 цагаас нэг удаа явдаг гэсэн байна. Энэ ингээд Хамбургийн зураг ахуулдаг ч юм уу. Ямар алдартай хэсэг яг гоё харагдаж байгаа зү. Гат хаус гацур мацурна. Энд хүмүүс амирх зураг ахуулдаг. Амар үцгэлэнтэй. Ер нь аль би ингээд Германы зөндөө олон хотуудаар хальтмалт ч юм ер нь орж үзчихсэн. Гэхдээ би нэг тассандаа ч Хамбург бол миний хувьд одоо Германы хамгийн гоё хот хаа. Миний хувьд. Берлин бас гоё. Гэхдээ Хамбургийг үзгүй. За ингээл гоё брендийн дэлгүүрүүд байдаг. Энэс ингээд юм гоё годомгээл харууллаа тэ хөрхий шиг юу гэсэн үг гэдэг. Ганцаараа хатуур явж өгсөн дөө. Нэмэр гоё гааз. Эднээс юм гэрэл мэрлэр юм ихтэй гүйс. Гоё гааз. Дэлгүүрсээ жоохон зорилгоо марцаад явчлаа. За ингээд буцаад нөгөө Зул сарын баярын зах дээр ирээд өвлийн өвгөн Санта тэр чарган дээр суугаад явахыг хүлээж байгаа. 6 цагийг хүлээж байгаа. Би зөндөө удаан хүлээсэн. Бараг цаг хүлээсэн. Тэгээд сүултээ бүр ингээд газар шатн дээр суугаад мөр залхацсан байгаад ингээд сууж энэ гэд харуулж байна. Хат хаус орог харуулж байна. Би сүудэд харсан. Ямар лаг төгсөөсөн байна гэж бодсон. За нөгөө нэг өвгөнч нэг юм гарч ирсэн дээ. Тэгээд чарган дээрээ суугаад л байна. За ингээд явж өгнө гэхгүй юу. Энэ хүнийг зөндөө удаа хүлээсэн. Германы өвөл нэг Грац амир хүүтэнд биш ч гэсэн гадаа ингээ удаа явахаар амир хүүтэн байдаг. Би тэгээ зөндөө их даарсан. Тэгтээ яах вэ? За явлаа. Одоо ингээд энэ өвөөч нь штий юм яриад уншиж агаад тийм явж байгаа. Гоё агаад миний мөрөдөл бэлж юм шиг санагдсан надад. Би ингээд өмнө Монгол тахтаа ийм чаргатай өвөмөө Зул сарын баярын захуудыг хараад Швейцар, Германы энэ захуудыг хараад амар гоё санагдаал өөрөө нүдэрээ харахыг амар хүсдэг байсан. Тэрийг одоо ингээд хараад амьдарч байна. Амьдралд амар баярлж байна. Амьдрал гоё юм аа. За тэгээд бүгдэнд нь миний влогийг хэрвээ үзчихвэл
шинэ оны минь төргий, шинэ жилийн минь төргий, шинэ онд аз жаргал, баяр баясгал, хайр инэрлэр дүүрэн байгаарай. Хамгийн гол нь эрүүл агаарай, дулаахан хувцлаарай. Тэгээд нэг л их амьдрал талархсан хүн байна да. За одоо ингээд хамургийн алдартай Эл Филармоник үзүүлнэ. Эл Филармон руу явж байна. Түүнийг харуулж байна. Үзэсгэлэнтэй гац тэр нэг юм титэм шиг барилгаа гац тэр ахгүй юу. Тэгээд энэ нөгөө нэг Ландонгсбрукийн архимедаг. Тэгээд энийг л шүтэн бишрээд байна. Айгу өндөр гац тий. Эл Филармон. За ингээд энэ урсдаг шатнд зогсоод суугаад гэх юм уу? Явж өгнө. Хитэн давхарч яв тийм бүү мэт. Амар өндөр. Яваад л байна. Тэгэл нэг харахад ийм өндөр дээр гарч юм байдаг. Нөгөө нэг суусан газар маань бүр тэр доор. Дахиад л дээр нь байгаа. Тэгээ би ингэж байж байгаад алхахаар шийдээд алхсан юм. Тэгээ ингэж хурдан гараад ирсэн. Одоо ингэж шилний цаанаас харуулж байна. Эндээс тэгэхээр сайн шатчиг юмар дахиад дэше гардыг. За тэгээд дээр нь гараад ирсэн. Чөтэ элб мөрөн шүү дээ. За ингээд дээр нь гарч ирээд ийм гоё харагдаж байгаа юм да. Хамбургийн шүн. Энэ өндөр. Би өндрөөс амар яадаг л да. Тэгтээ амар үзэсгэлэнтэй байгаа ч дээ. Гоё агааз хамбургийн шүн харагдаж байна. Хэрвээ та нар ажиглаж байвал ингээд амар хит өндөр барилга харагдахгүй агааз амар сундгой амар өндөр шилэн барилгаанууд. Ер нь тийм барилга цөөхөн байдаг. Тэгээд бид нар чи ингээд төв өндөр тийм том барилга барих тусам хуучны дурсгалт барилгуудаа халахлаад харагдах байдал нь үзэгдэх харагдах байдал нь юу болчихно гээд тэгдэм юм шүү лээ. За энэ талаас нэг иймэрхүү харагдаж байна. За тэшэл харуулад байна. Германы хотуудаас ер нь Хамбург баг миний хувьд хамгийн хүйтэн ах. Амар хүйтэн ер нь ал. Урагшаанад дулаахан байдаг. Хамбург ер нь бол хойно байдаг болохоор хүйтэн байдаг. Хошоо далаатай ойрхон. Балтийн тэнгистэй ойрхон. За ингээд Эл Филармоныхоо ингээд дурсгалт юмыг зардаг дэлгүүрээр ороод гарч байна. За ингээд дотор заал нэг юм. Энэ нэг юм дэлгэц байдаг ухаалаг. Тэгээд энд дроноор ингээд камер нисгээд Эл Филармоныг танилцуулсан бичлэгийг үзүүлж байна. Энэ одоо ингээд удаан дээр нь л үзүүлээд байна. Тэг хурдан дээр нь болгох баха. Дотроо ингэж харагддаг. Хонсосаа л гэж за хурдлуулчлаа. Сайн уу Эл Филармоны ч одоо ингэж харуулж болох бүх талаас нь харуулсан шүү дээ. Миний алхсан газруудыг би шүн харуулсан. Энд бол ингээд өдөр харуулж энэ сайхан. Тэгт шүн л үзэсгэлэнтэй байгаа ч тийм. Өдөр ч бас гоё. Хаяа ямарч мэмэрс үед. Ганцаараа ирээл ямар зогсотлаас л. За. Тэ ингээд зал руу явж байгаа шүү гэ.
Энийг тэгээд бүгдийг харуулчих гэж бодоод би аюу удаан бичсэн байна. Өөрөө алхаад угсаа бүгдийг харуулж чадахгүй л тийм болохоор. Энэ бол амар том. Хитэн давхарлаа. Давхрыг мартчихжээ. За ингээд тоглолтын танхим гэдэг лөө. Хөтгөлээ. Монголоор зэрэгтэл суудаг хэсгийг харуулж байна үзэгчтэй. Гаягаад концерт хол гэх юм юм. За мэдгүй. За ингээл гарсан юм да. Тэгээд бас өөрийгөө хаасайгуу толмал лифтэнд хараад хөрхөн мэл гэж бодох шиг байна. Намайг явж байхдаа юм сартай байсан. Энэ тэгээд уцаа босоогоор нь бичсэн билээ. Би сар гарахаар амар баярлаад ингэж утсан дээр ингэж харж үздэг. Замнууд сонгоцнууд явж байна. Энэ миний хамбургийн бас хамгийн дуртай хэсэг. Гоё замн дээр сонгоцсон дээр суугаад явж байна. Гоё шүү. За энэ сонгоцыг харж байна уу? Энэ ингээд нөгөө нэг Instagram-ээр нэлэн дээр боддог. Алтартай сонгоц шүү дээ. Иймэрхүү сонгоц харахаар Титаник л бодогдоод байдаг. Чекрөө сонгор. Амар том байгаа хитэн давхар юм мэдгүй. Дотор нь бүх юм байгаа хаа. Цочод бодол ресторан. Юу гэдэм бүхэл юм байгаа энэ дотор бол. Тэгээд харуулж байна. Энэ нөгөө нэг Instagram-ээр илтэр яваад идэм да. Доторх рестораныг харуулаад ингээ явж байгаа цаана шууд ресторанаас нь далаа харагддаг. Чиний цагт бас дотор нь сууж үзэх хэлвэтэй. Тэр нь чахвтэй. Энэ бол ингээд суугаад явах бол амар гоё хангалттай байдаг. Амар том аадтэй. За ингээд галтаргиндээ суугаад, цүгэндээ суугаад харж байгаа юм да. Харахад туцаа дэлээд. Чи зада ламалгага авна. Авчлаа. Нэг юмэрхүү. За тэгээд влогтой маань хамт байсан баярлалаа. Баяртай дараа уулзъя. Тэгээд өөр хотод очоод гоё Weihnacht зулсарын зах дэлгүүр өөр хотын зулсарын гоё мөзөл үзүүлээ. Баяртай.